За цөлжилтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэнд 17 дугаар баг хурлаа 4-р өдрөө үргэлжилж байна. За энэ удаагийн хурлын бас гол онцлог сэдвүүдийн хувьд бол одоо газрын дороотол, улс, замун цөлжилт, байгалийн одоо салбарын одоо доктортой санхүүжилтийг бий болгоход чиглэж байгаа. Тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэндээ усны газрын Батбаяр даргатай бид ярьцлага үргэлжлүүлээ. Тэгэхээр энэ удаагийн COP17 хурлын усны гол үндсэн одоо сэдэв бол ус байгаа, усны асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр Монголын тал хэрхэн яаж ямар оролцоотойгоор ус оролцож байгаа юм бэ? Тэгэхээр газар усны нэгдсэн менежмент гэдэг ийм санаачлалыг дэвшүүлээд оролцож байгаа. За зүгээр санаачлал дэвшүүлэх бол маш амархан. Гэхдээ бид нар ингээд дотор нь агуулад бодох юм бол бас их олон асуудлууд байгаа. Хаана цөлжилт байна, хаана далайн аюул байна, бид нар үерийн аюулыг цөлжилттэй холбох уу гэдэг асуудлууд гарч ирдэг. Гэхдээ их газрын ихэнх улс орнууд дээр хүмүүс ойлгохдоо үер гэдэг бороо ордог. Одоо чигдэр жишээлбэл энд бороо ороход юу Монголд бороотой мантай биш цөлжилттэй мантай бороо орж байгаа юм шүү гэд эцээ хошгинсон ч гэсэн хэлжээд гэтэл Монгол улсад үер нь өөрөө цөлжилтийн их үүсвэр болоод. Энийг л одоо манай хүмүүс маш сайн ойлгомоор байна. Бид цөлжилт гэдэг зүйлийг нэгдүгээрт усны нөөцийн дутагдлаас шалтгаалсан байгалийн тэнцвэр алдагдах үзэгдэл гэж тодорхойлж байгаа. Хоёрдугаарт нь хэдийн хэмжээний ус дутагж ийн гэдээс нь шалтгаалаад хуурайшил, ган, гачиг, цөлжилт гэж ингэж 3 ангилж байгаа. Монгол улсын нутаг дэвсгэрийн харамсалтай 82% цөлжилтэнд их бага хэмжээгээр өртсөн байна гэдэг ийм тооцоо гарсныг бүгдээрээ сонсон. Тэрний 52% нь усны илэгдэл, 48% салхины илэгдэл орсон. Ихэнх газараа бид нар уснаас болоод алдаад байгаа юм шүү дээ. За тэгэхээр бид энэтэй холбоотой тэгээ ус алдаад байна шүү дээ. Яах юм бэ? Тэгээ ус баг гэдээсэн чинь та нар их юм шиг байна шүү дээ гэж яригдаг. Баг ус баг байна, хүрэлцэхгүй байна. Тэгсэн мөртлөө бас аюул учруулад байна. Тэгэхээр л ерөөсөө бидний үндсэн арга зам буюу цөлжилтөө тэмцэх үндсэн арга маань усны нөөцийн хуримтлал. Нөгөө урсаад байгаа усыг бид нар цуглуулан тогтоон үлд. За хаана тогтоох вэ? Гол дээр нь, голоо гисгээ, нуур дээр нь цөөрөн байгуулад дээврийн усыг дээвэр дээр нь, сургуулийн усыг сургуулийн хажуудал жижигхэн хөөрхөн цөөрөн бол эргүүлээ жордондоо ашиглаад ингээ усны дахин ашиглалтаа хийгээд ингээд энэ усны нөөцийн хуримтлал гэдэг үгийг манайхан нэг тийм агуу том дэлхийн гайх улсын том хэдэн тэрбум долларын, хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулалт гэж юм бодоод байдаг. Тэндээ биш ерөөсөө маш энгийнэс. Бид нар өглөө шөдөө вахтаа стаканда усаа хуримтлуулаад авах юм бол энэ өөрөө усны нөөцийн хуримтлал. Тийм учраас нэг айл 3.6 м квадрат талбай дээр юугаа төмсөө тарихдаа хүүхдийнхаа уудаг усаар биш харин борооны усаар цуглуулж байвал усалж байвал хамаагүй эрүүл сарвал дээр нь сайхан байна. Өөрөөр хэлбэл ерөөсөө бидний энэ амьд байж байгаа ертөнцийн чинь бидний хамгийн их үн цэнтэй зүйл нь Тэнгэрээс орж байгаа хурд үндэс. Ихэнх улсууд бороо гэж хэлдэг. Бид монголчууд азтай. Яагаад гэвэл цас бороо гэдгийг хоёулангийн хэлэх боломжтой. Дээр нь цөлжилтийн тухай асуудлыг бас бид нэг ойлгомоор байгаа. Өвөл цөлжилт байдгүй гэж ойлгох. Гэвч цөлжилт байхаар барахгүй. Энэ бол хар зов. Өвөл үер байдгүй гэж боддог. Байхаар барахгүй. Энэ бол бидний ярьдаг зуд. Дээр нь шинэ ойлголт буюу дэлхийд дахин тайлбарлахад тун хэцүү уур амьсгалын өөрчлөлтөөс Монголд маш ховор үзэгдэг байсан шилэн зуд гэдэг үзэгдэл гарч ирлээ. Энэ нь сайхан цас орлоо хайллаа эргээд мөсддөг. За гэх мэтээр энд бид өнөөдөр хуучин шигэ амьдрах ямар ч боломжгүй болцсон байгаа учраас хуучин ингээд ирсэн болдог гэдэг сэтгэлгээнээс салж усыг одоо хэтрүүлээ хийвэж магадгүй усыг шүтсэн, усандаа суурилсан, усны нөөцтэй тохирсон ийм амьдралыг бий болох хэрэгтэй байна. Нэг зүйлийг бас усны газрын зүгээс цөлжилтийн үеэр нэлээд хүчтэй ярих гэж оролдож байгаа. Тэр нь юу вэ гэхээр жишээлбэл юу гэдэг богдуулын нэг аман дотор нэг жижигхэн хөрхөн горхийг хэрвээ бид нар сайхан хамгаалаад усыг нэмэгдүүлж чадах юм бол бид нар сэлбийнхаа усыг нэмэгдүүлнэ. Сэлбийн ус нэмэгдэнэ гэдэг нь туулын ус нэмэгдэнэ. Туулын ус нэмэгдэхээр орхон нэмэгдэхээр сэлэн нэмэгдэхээр байгаль. Байгаль нуур бол дэлхийн хүн төрөлхтний уух цэнгэг усны нөөцийн 20%. Тэгэхээр бид ерөөсөө нэг дэлхий дээр амьдарч нэг жижигхэн горхийг сэргийлнэ гэдэг нь хүн төрлөختний ирээдүйд оруулж байгаа асар том хөрөнгө оруулалт юм а. Тэр дундаа усны ихтээр амьдарч байдаг Монгол шиг зэрэг улсуудад бол одоо голын адагт амьдарч байгаа хүмүүсийн сайн сайхны төлөө тэр голын адгийн хүмүүстэйгээ хамтраад хөрөнгө оруулалт хийж усныхаа эхийг хамгаалах хэрэгтэй. Манай монголчууд энийг харсан учраас усан далай булгаас ихтэй, ухаан далай номоос ихтэй гэж хэлсэн.
Өчтөр гадны нэг оролцогч ингэж яа л да. За Монголд бол ингээд сая ойрын 2 хугацаанд ингээд усрах маш их бороо орлоо. Энэ их усаа яг хаана одоо хоримтлуулдсан болоо гэдэг нэг ийм мессеж яриа өгч байгаа. Тэгэхээр энэ дээр монголчууд энэ ус хоримтлуулах гэдэг энэ зүйлийг ер нь ярьдаг мөртлөө бодит хэрэгжилт нь хаана нэг гэдэг зүйлийг Огт байхгүй шүү дээ. Одоо бид нарыг би бол одоо тэгж хэлээд юунд орж исэн хүн шүү дээ. Одоо юу гэдэг муулуулж исэн хүн шүү дээ. Тэнгэрээс нь тэр мөнгө гэж бодоод байгаа юу гэдгийг за одоо $5 дэвсгэрт $10 дэвсгэрт нь хэрвээ тэнгэрээс унж исэн бол булаацалдаад авах байсан. Гэтэл тэрнээс нь илүү үн цэнтэй борооны тусал цасны ширхэг унж яхад бид тоодгоо. Харин муу усан бороо хизээ дуусаасаа эстэ ядаргаатай ингээ бодоо сууж идэв. Өөрөөр хэлбэл тэр эрднийг бид нар цуглуулж сураад. Улаанбаатар хотод 371 мянган үл хөдлөх хөрөнгө буюу тэрний дээвэр. Гэтэл дээврийнхээ усыг хуримтлуулж байгаа ганц ч томоохон барилга ал. Нөгөө муу цуслан дэм үү гэр хороололт хэдхэн хөгсчүүл маань ажилсаг хөгсчүүл маань хэдэн пошиг тавиад ингээд одоо цуглуулж ин. Гэтэл энэ том байшингууд нь ганц цуглуул. Сургуулиуд цуглуулдаг. Сургуулиуд ихтэй сургуулиуд 10 жилийн сургуулиуд цуглуулад хэрвээ тэр цэцэр цонхныхаа давцан дээр байж байгаа моднуудаа услах юм бол усных нь үнэ нь бага гарна. Юунууд айлууд юунууд энэ том худалдааны төвөд цуглуулад шалаа угаахтаа тэр борооны усыг цуглуулах юм бол усных нь үнэ нь бага гарна. Дээр нь зардал нь буурна. Нөгөө юуны компаниуд үйлдвэрүүд жишээлбэл ноос угаах үйлдвэр цэвэр ус хэрэггүй шүү дээ. Тэгвэл ерөөсөө борооны усаа цуглуул. Машин угаалгын газрууд борооны усаа цуглуулж. Тэр байтугай нэг томоохон байшинтай газар өөрийнхөө бүх дээврийн усыг цуглуулад Улаанбаатар хотод байгаа машин угаалгын газруудад хямдхан зарчих. Өөрөөр хэлбэл борооны усыг цуглуулад орлого олох боломжийг хүртэлж байгаа. Тэгэхээр бид тэнэг гэдэг үгийг л хэлээд байгаа. Би муухай үгээр хэлж ээж магадгүй. Гадаадынх нь бол уул нь хэрвээ монголчууд нэгдүгээр дуламжилч ёсоор усаа харилдаг болчвол хоёрдугаарт нь энэ үн цэнтэй бороо цасныхаа усыг цуглуулдаг болчих юм бол цөлжил байхгүй юм биш үү гэж яриад байдаг. Гэтэл бид нар 82% нь цөлжсөн. Бид өөрөөр хэлбэл өнөөдөр бидэнд байшиндаа хөрөнгө мөнгө оруулах биш, цардмал замдаа хөрөнгө оруулах биш, харин усандаа хөрөнгө оруулах цаг болсон. Усны газрын тухайд бол дэлхийн нийтээс усны эхийн ихтер байж байгаа улсын хувьд бидний ус хамгааллын үйл ажиллагаа нь адагт байгаа бусад улсуудаа хүн төрөлхтөнд хэрэгтэй юм. Тийм болохоор бидэнд хөрөнгө оруулаач гэдэг байдлаар ажиллана. Ус хоримтлуулах энэ одоо шийдэл гарцыг юу гэдэг хуульчилж өгөх боломж нь байд юм уу? Одоо тэгвэл иргэд юу гэдэг аж ахуйн нэгж маань хэрэгжүүлээд явах боломж нь бас нэг талаасаа багдсан бүрдэх юм болов уу? Бид юм болгоныг хуульчлах гэж оролдох юм бол заавал хийх ёстой юм шиг байна. Гэтэл нэг зүйлийг л ойлгомоор байгаа. Уул нь энэ зах зээл гэж юм чинь хамгийн одоо хоёрхан юуташ нэг бол орлогоо нэмэгдүүлээ, нэг бол зардлаа багасгая. Тэгжээж ашигна. Тэгвэл бид зардлаа багасгах юмыг хийж өгөөд байхад зардлаа багасгахгүй байгаа бол нөгөө дөрөвний миний хэлдгээр бизнесээ тэгвэл яах гэж хийгээд байна. Их зардал гаргахын тулд хийгээд. Тэгвэл ерөөсөө юугаа авалт, усаа авалт. Одоо Апо компани юуны Coca-Cola компани хаяг уснуудыг булаацалдаад авчих үнэгүй ус ууж байгаад булаацалдаад авчих хэвээр байдал хинч авдаг. Хэрвээ Апо компани усыг хажууд нь ууж байгаа сүлжимлийн үйлдвэр аваад сүлжимлийн үйлдвэрийн хаяг усыг ноос угаах үйлдвэр нь аваад ингээ явуучвал хичнээн сайх. Жишээлбэл Эрдэнэ цэвс гэдэг үйлдвэр ноос угаах үйлдвэр дотроо барьсан байлээ. Тэгээд цэвэр ус авч идэг. Тэрний оронд өөрийнхөө хаягдл усаар ноос угаах үйлдвэрээ ажилуулвал яах вэ? Мэдээж тэн технологид болохгүй гэдэг яриануд гарч ирнэ. Тэр технологид таарсан хэмжээнд нь цэвэршүүлээд авах боломжтой. Мөрөөдөл хаягдл усны бизнес бий болж альва компани хаягдл усаараа орлого олдог болсон цагт л нөгөө компаниуд маань боддоор зах зээл шилжиж чинь гэсэн. Өөрөөр хэлбэл тэнд тийм боломж үүж байхад тэнгэрээс үнгүй юм орж ирж байхад цуглуулаагүй цагт бид нар бизнес гэдэг юмыг сураагүй байна л гэсэн. Тэгэхээр альва бизнес гэдэг зүйл нь хэн нэгэн хүнийг мөнгөтэй төгрөгтэй ашигтай орлоготой байлгахын тулд биш. Харин олон нийтийг түмэн олныг сайн сайхан байлгах замаар өөрийнхөө амьдралд хэрэгтэй орлого олж байгааг бид нар бизнес гэж нэрлэдэг. Бусд нь бол магадгүй мөлчлөг. За баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ бид усны газрын дараа Батбаяр даргатай ярилцлаа. Тэгэхээр бол усны үнц нь ямар үнцэнтэй вэ гэдэг зүйлийг бас та бүхэн бол надад хэлдэг мэдж байгаа. Тэгэхээр ер нь бол одоогийн энэ төвшөндөө ингээд олон жил үргэлжлэхгүй л монголчууд бид ч өөрсдөө усаан өндөр үнээр худалдаж авах цаг ойрхон байгаа гэдэг энэ тохиог ус өгсөөр байгаа. Тэгэхээр та бүхэн маань усныхаа хэрэглээг зөв зохистой бий болгож зам сая дөнгөж хэлж байна. За зас борооныхаа усыг хоримтлуулж чадах юм бол монголчууд өөрсдөө илүү усыг хоримтлуулж
хөндлөөс уусаа эргээд ашиглах энэ өргөн боломж болцоо нь бий байгаа учраас бид одооноос эхлээд энэ ус хуримтлуулалт гэдэг асуудлыг айл өрөв бүр аж ахуй нэгжүүд бүр хэвшмэл болгоснороо энэ одоо усны гэдэг энэ хүндрэлийг бас багч гисэн багасгах энэ боломж болцоо байгаа юмаа гэдэг зүйлийг холбогдох албаны мэргэжилтнүүд өгч байгаамаа. Now before moving forward